нь одоо бид нар олон чуулганууд, олон итгэгчнэр, олон хүмүүс яг жинхэнэ сайн мэдээний үндэс суурь, үн цэнийг ойлгохгүйгээс болж хэрэглээний сайн мэдээ яригдж байгаад би их гашууддаг, их харамсдаг. Өнөөдөр юу гэдгийг одоо чи Христ итгэх юм бол, сүмд очих юм бол гэд бид нар янз бүрийн одоо хүмүүсийн яг хэрэглээг олцоо ярьдаг боловч яг жинхэнэ цогц буюу бүрэн сайн мэдээ. Та энэ сайн мэдээний үнэт зүйлийг ойлгох юм бол энэ сайн мэдээ таныг тийм үү дотроос чинь зөвхөн таныг биш хүмүүсийг өөрчлөх болно. Амен. Хүнийг ер нь нүглээс үхлээс чөлөөлж чадах ганцхан зүйл л баг. Хүний амьдралыг өөрчлөх ганцхан зүйл баг. Тэр бол сайн мэдээ. Амен. За өнөөдөр бол үнэхээр бүх дэлхий баярлж байгаа өдөр баг. Бидний эзэн бол өнөөдөр яг өглөө 9 цагаас өдрийн 3 цаг хүртэл бүхэл бүтэн 6 цагийн турш тэр загалмай дээр тарчлан зовж таны миний бүх өрийг төлсөн байгаа. Яг сайн мэдээ гэж яг юу вэ? Та сайн мэдээний талаар бодохдоо яг юуг боддог вэ? Сайн мэдээний тухай ярихдаа та юу ярьдаг вэ? Та бас өөрөөсөө бодож үзээсэй гэж хүсэж байна. За энэ дээр нөгөө слайдыг өгөөч. Би танд ярих гэж байгаа энэ үү? Ингэж ярих уу? Яаж? За би танд ярих гэж байгаа энэ сайн мэдээ бол одоо бол олон хүмүүс юу гэж боддог вэ гэхээр ер нь бол энэ орчтын ертөнц бол нэг дэлбэрэлт бий болоод тэгэл гинт бий болцсон тийм ээ. Хүн бол сарамгчингаас бий болоод санаандгүй бий болцсон гэж зааж байгаа. Харин өнөөдөр үнэхээр Библи эхлэхдээ юу гэж эхэлдэг вэ? Эхэнд гэж эхэлдэг мөн үү? Эхэнд Бурхан гэж эхэлж байгаа. Тэнгэр болон газрыг бүтээсэн гэж хэлсэн. Тэгээ шаашаа унших юм бол дээр бол үнэхээр эхэнд эхлэл төгсгөлгүй альфа омега Бурханы тухай байна. Түүнд эхлэл байхгүй, түүнд төгсгөл байхгүй. Тэр бол бүтээгч Бурхан. Тийм үү? Ингээд тэр бидний харж байгаа нар сар од, уул ус, ургамал амьтан, тэнгис далай тэртээ дөрших бүх зүйлийг бүтээсэн. Бүх юм нэн сайн байсан. Ямар ч харанхуй, ямар ч хараал, ямар ч өвчин зовлон, ямар ч гамшиг ганцуд байгаагүй. Бүх юм нэн сайн байсан. Харин Бурхан тэдгэрийг арчлуулж эзэмшүүлэхээр өөрийн дүр төрхөөр хүнийг бүтээсэн багтах. За Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн шүү. Хажууд байгаа нь хараад хэлдэ. Та бол Бурханы дүр төрх шүү гэлж. Сармагчтай адилхан нэг ч хүн байхгүй байгаас тэнд. Хэдэн мянган жил болсон ч сармагчин өнөөдөр нэг ч хүн болсонгүй хэвээрэл байна. Тэгээ Бурханы дүр төрх гэдэг нь Бурхан хардаг, Бурхан сонсдог, Бурхан ярьдаг, Бурхан таны төлөө санаа тавьдаг. Бурханы бас дүр төрх нь юу байсан гэхээр мөнхийн чанартай байсан. Бүх юм нэн сайн байсан. Эрэгтэй эмэгтэй хоёр нүцгэн байсан боловч эцсэнгүй гэж хэлж байгаа. Өнөөдөр бүх юм Бурханы алдраар хучигдсан байсан. Бүх юм нэн сайн байсан. Харин анхны эрэгтэй хүмүүс гим нүгэл үлдсэн учраас тэр цагаас эхлэн сүнсний үхэл буюу сэтгэлийн үхэл, бие махбодын үхэл буюу уран үхэл энэ дэлхий дээр орж ирсэн байна. Үхэл гэдэг нь яг юу хэлж ийн үг гэхээр гим нүглээс болоод туйлын ариун бурханаас хүмүүс салгагдсан. Тэгээ хоёр дахь үхэл нь буюу хувиа ичээж, тийм ээ, үл уучилж, гомдож сэтгэлийн үхэл төрсөн. Гурав дахь үхэл нь мөнхийн чанараа алдаад хүмүүсийн амьдрал цаг хугацаатай болоод хамгийн дээд наслах юм бол 120 наслдаг болсон. Та нар Библийг унших юм бол эхнээс нэгэд унших юм бол эхний хүмүүс ингээд 900 хэд тэгээд явсаар хагаад хамгийн сүүлд Бурхан 90 нас дээд насыг хамгийн сайн амьдрах юм бол 120 насыг өгсөн. Ингээд гим нүглээс болж ээж ийн үгээр сүнсний үхэл Бурханаас салгагдаж сэтгэлийн үхэл буюу хүмүүс хувиа ичиж үдсэн ядаж үл уучил гомддог болсон. Тэгээ бие махбодын үхэл буюу бүх юм цаг хугацаатай болсон. Бүх хүмүүс үхдэг болсон. Тэгээд үхээ зогсохгүй. Гим нүглийн үр дүнд юу болсон бэ? Бидний амьдралд хүүхэд төрөөл үхдэг. Хинт зааж өгөөгүй, эцэг ихэн зааж өгөөгүйд хүүхэд худлаа ярьдаг, хуурам эхэлдэг. Өсөж том болохоор яадаг? Тэгээд бүр ховж ив ярьдаг, садралан завхаардаг, аригтан сохтуурдаг, бардамнан сахсуурдаг. Тэгээд бие биентэйгээ зодтолдож гимгүү цусыг урсгаж, гэр бүлөө тэрэлдэн маргалдаж салдаг болсон. Хамгийн аимшигтай нэг гим нүглээс болоод хүний оюун ухаан харанхуй болоод зүрх сэтгэл хатуураад тэгээ юу болсон бэ гэхээр тэнгэрт байгаа бүтээгч нөгөө нэн сайхнаар бүтээсэн дүр төрхөөр бүтээгдсэн Бурханаа мартаад авралыг авахын тулд нүглээс салахын тулд мод чулуу төмөр алдсаар янз бүрийн шүтэн хийгээд тухайн алцарт мөргөн авралыг хайдаг. Гэсэн ч нүгэлт хүмүүсийн бий болгосон шашин, нүгэлт хүмүүсийн бий болгосон Бурханд хүргэсэн оролдлого тийм үү талаар болж бүгд үгсээр л байсан. Библиэлд юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр нүгэлт Бурханы алдар төрдгүмаа гэж хэлсэн.
Нүглийн хүс бол үхэл гэж хэлсэн. Хүмүүс бүгд үхдэг болсон. Ягаад гэхээр нүгэлт хүмүүс өөрсдөө нүгэлт хүмүүс шашныг бий болгож янз бүрийн арга замыг байлсан ч нүгэлгүй бурханд хүрч чадахгүй байсан. Ингээд үхэл гэдэг нь зөвхөн бие махбод тоос шороондоо орох биш. Түүнийг өгсөн бурхны өгсөн сүнс нь үрд мөхт оёоргүй галт нурт хаягдаж хүмүүсийн амьдрал найдваргүй харанхуй дотор байсан. Харин Библийг юу гэж хэлдэггүй гэхээр Библийг хэрвээ тийм ээ хамгийн жижиг үгээр нэг ишлэл багтаах юм бол та нар бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан гэдэг үгийг сонссон мөн үү? ертөнц бол таа байхгүй. Тэгээд цорын ганц хүүгээ өгсөн гэж хэлсэн. Нүгэлт хүмүүсийн бий болгосон шашин, нүгэлт хүмүүсийн бий болгосон арга зам, нүгэлгүй бурханд хүрч нүглийн асуудлыг шийдэж чадахгүй бүгд үгсээр байсан. Тийм учраас бурхан харин Тэнгэрээс хүүгээ энэ дэлхий рүү зам татуулан аврагч болгон биднийг аврахаар илгээсэн. Бурханы хүүгийн нэрийг Есүс гэдэг. Есүс гэдэг нэр бол аврагч гэсэн утгатай. Библиэлд юу гэж хэлсэн бэ гэхээр энэ Тэнгэрийн дор аврагдаж уурлах өөр нэрийг сойрхсонгүй гэж хэлсэн. Энэ дэлхий дээр бурханд хүрэх ганцхан зам байгаа, бурхыг дуудах ганцхан нэр байгаа. Бурханы хүү энэ дэлхий дээр ирээд өсөж том болоод газраар явангуудаа хамгийн анхны номлол нь гимшигтэн Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж хэлсэн. Монголчууд тэнгэр цайгаа цацдаг, сүүгээ цацдаг. Харин тэр нь тэнгэрт хүрдэггүй. Бурхан халбаг сүүг биш, харин зүрх сэтгэлийн өргөлийг авахыг хүсдэг. Тийм учраас юу гэж хэлэх гээд юм Есүс гимшигтэн Тэнгэрийн хаанчлал. Тэнгэрч ямар ч хараал, өвчин, зовлон, үхэл хагцал юу ч баг. Гим нүглээс болоод бурхны дүр төрх нэн сайхан байдлаа хүн төрлөختөн алдсан байсан учраас Есүс алдагдсан зүйлийг аварч хайхаар ирсэн учраас гимшигтэн гэж хэлсэн. Ингээд Есүс газраар яваад тэр бурхны хүү байсан, нүгэлгүй ариун байсан учраас өчтөө зовлонтой төрөлхийн сохор доглон хүмүүсийг эдгэж гайхамшиг шиг үлдэж явсан. Тэгээ зогсохгүй бурхны хүү Есүс нас барсан байсан охиныг амьлуулсан. Есүс бол би бол ам болон амьлалт гэж хэлсэн. Тэр нүгэлгүй байсан учраас нүгэлт хүмүүсийн хөс солон үхлийн хүчинд автсан байсан охиныг бурхны хүү Есүс амьлуулсан багтах. Ингээд зогсохгүй тэр түүнийг бурхны хүү гэж хэлсний төлөө гайхамшигыг үйлдсэн боловч олон тухайн үеийн шашны удирдагч хуулийн багш нар түүнд дургуутсан Есүс Христийг тухайн үеийн Ромын захирагчид баривчилж авчирч өгдөг. Энэ өөрийгөө бурхны хүү гэж бурхныг доромжилж байна гэж хэлэх үед Ромын захирагч түүнээс асуудаг. Та үнэхээр бурхны хүү мөн үү гэж асуухад та ч хэлж байна гэж хэлсэн. Есүс Ромын захирагч би бол үннийг гэрчлэхээр ирсэн үнэн байна гэж хэлсэн. Тухайн үеийн Ромын захирагч яг үнэн гэж яг юу юм болов гэж гайхан галмаар үлдсэн. Харин олон хүмүүс түүнд дургуутсан тийм ээ түүнийг бурхны хүү гэж бурхныг доромжилсан учраас нүгэлгүй ариун бурхны хүүг бүхэл өдрийн турш тарчлан ташуурд нь зовоос. Ингээд зогсохгүй Есүс Христийг загалмаа дээр цовдлсон баг. Загалмаа дээр юу болсон юм бэ гэхээр би та бүхэнд туулж өгье. Нэгдүгээр Есүс загалмаа дээр цовдлогдох үед хүн төрлөختнийг эцэгтэйгээ эвлүүлсэн баг. Хамгийн анхны хэлсэн үг нь аава энэ юу хийж байгааг мэдэхгүй хүмүүсийг уучлаач гэж гуйсан. Гим нүглээс олж зүрх оюун ухаан савхар болж зүрхс нь хатуу болж өнөөдөр шашин тийм үү бурхан гим бишээ ялгаж чадахгүй үнэн харанхуйч ялгаж чадахгүй гимт хүмүүс харанхуй дотор найдваргүй үгсэн тийм үү хонь мэд төөрсөн байсан. Өөрийг нь алж исэн хүмүүсийн төлөө юу хийж байгааг мэдэхгүй энэ хүмүүсийг уучлаач гэж өөрийнхөө төлөө биш тэр гимт хүмүүсийн төлөө Тэнгэрлэг аваасаа уучлалыг гуйсан. Гим нүглийн уучлал энэ загалмаа дээр явагдсан. Та итгэх юм бол таны бүх гим нүгэл бас яг тийм үү загалмаа дээр болсон цус Есүс Христийн төлөөсөөр дамжуулж та бүх гим нүглээс уучлагдах бол. Өнөөдөр би дараагийн зүйл нь юу болсон юм бэ гэхээр уучлалыг гуйсны дараа хэрвээ бид нар Библиэлд сарах юм бол Лук номын 23:44 дээр хоёр гимт хэрэгтэн хажууд нь цовдлогдсон. Энэ хоёр гимт хэрэгтэн бол өөрсдийн хийсэн нүглийн шийтгэлийг аван гим нүглийнхэн төлөөсийг төлн загалмаа дээр цовдлогдсон. Нэг гимт хэрэгтэн түүнийг доромжилж ирсэн. Үнэхээр тийм бусдыг аврах гэж байгаа бол өөрийгөө авраач гэж хэлж ирсэн. Харин нэг гимт хэрэгтэн бол тийм ээ та өөрийнхөө хаанчлалт эрэхтэй намайг санаарай гэж хэлдэг. Есүс бол уучлалыг аваасаа гуйцсан байсан. Харин яг энэ гимт хэрэгтэнд уучлал явагдсан. Өнөөдөр чи надтай хамт яваачинд байна гэж хэлсэн. Энэ гимт хэрэгтэн сүмж яваагүй. Эмд гимт хэрэгтэн магадгүй Библи уншаагүй баг. Эм гимт хэрэгтэн магадгүй усан баптизм өртөөгүй баг.
Энэ гэмт хэрэгтэн магадгүй тийм үү? Үнэхээр юу гэдгийг ямар нэгэн сайн зүйлс хийгээгүй. Гим нүглийнхаа шийтгэл бол хамгийн хүнд ялыг аваад нас орох гэжсэн энэ эцсийн мөчтөө эзний нэрийг дуудсан. Библиэлд юу гэж хэлсэн бэ гэхээр Бурхны хүүгийн нэрийг дуудсан хүн болгон аврагддаг гэж хэлсэн байна. Тийм учраас яг тэр өдөр тэр Деваачанд түнтэй хамт орсон. Аава намайг уучлаач гэж хэлсэн. Харин өнөөдөр хоёр дахь зүйл нь юу гэж хэлсэн бэ? Өнөөдөр чи надтай хамт Деваачанд байх болно гэж хэлсэн. Есүс загалмай дээр байхдаа гурав дахь зүйл нь бол юу гэж хэлсэн? Эмэгтэй, энэ бол чиний хүү, энэ бол чиний их гэж өөрийн ихтэй тийм үү санаа тавьж өөрийн дагалдагчд бас санаа тавьж исэн багтдаг. Загалмай дээр. Өнөөдөр загалмай дээр юу болсон юм бэ гэхээр энэ Голготын толгойд дээр Бурхан үнэхээр өөрийнхөө хайрыг үнэхээр илэрхийлсэн. Үнэхээр энэ хайр бол биелэгдсэн. Энэ хайр бол айл илийн зөгнөгжсэн. Энэ хайр бол загалмай дээр илчлэгдсэн хайр байгаад. Тэгээ загалмай дээр бас юу болсон юм бэ гэхээр дараагийн зүйл нь дөрөв дэх зүйл нь тэр аав руугаа хандан бурхан минь та яагаад намайг орхив вэ гэж хэлсэн. Хүний зовлон шанал ганцаардлыг тэр илэрхийлсэн. Таны ганцаардл зовлон өйтгөр гуниг гашуу тэр мэдэх болно, тэр ойлгох болно. Тийм учраас яг хүний зовлон шанал ганцаардл. Тэр үнэхээр тийм үү нүгэлгүй байсан Бурхны хүү загалмай дээр нүгэл болсон гэж Библиэлд байгаа. Нүгэлгүй Бурхны ариун хүү таны нүглийг өөртөө авсан гэсэн үг. Таны үхэх ёстой үхэл, төлөх ёстой төлөөсийг тэр төлсөн баг. Тийм учраас тэр аав нь орхисон. Би түрүүс гим нүглөөс бол Бурхан анхны ахал үе сүнсний үхэл болж хүмүүс Бурханаас салгагдсан. Яг энэ загалмай дээр бол бүх хүн төрлөختний таны миний бүх нүгэл түүн дээр тогогдсон учраас аава та намайг юунд орхих вэ гэдэг тийм үгийг хэлсэн. Дараагийн зүйл нь би цангаж байна гэж хэлсэн. Өнөөдөр маш олон хүмүүс хайраар цангаж байна. Маш олон хүмүүс үннээр цангаж байна. Маш олон хүмүүс үнэхээр тийм үү? Үнэхээр юу гэдгийг сүнсний сэтгэлийн бие махбодын магадгүй цангалтын дотор амьдарч байна. Харин өнөөдөр би юу ч хүний зүрхслийн цангааг зөвхөн Бурхны хайр л дүүргэж чадна. Тэр бие махбодоор үнэхээр тийм үү зовлон амссан. Тэгээ өнөөдөр би та бүхэнд баяртай мэдээ сонсгомоор байна. Та өнөөдөр үнэхээр яг энэ үннийг ойлгох юм бол таны амьдралыг үнэхээр тийм үү миний амьдрал яг итгээд бараг 10 жил болсон ч миний амьдрал өөрчлөгдөхгүй байсан. Харин яг энэ гүйцэлтлээ гэдгийг ойлгох үеэс миний амьдрал үнэхээр шалом гэдэг үгийг та нар мэдэх үү? Бүрэн, дүүрэн, дундаршгүй, дуусахгүй, эмтрэл, гэмтэл байхгүй гэдэг энэ ерөөл ирсэн. Би танд юу гэж хэлэх гээд энэ гүйцэлтлээ гэж хэлэхдээ таны бүх өр төлөгдсөн байхгүй юу? Таны ирээдүйд Бурхны өмнө зогсох үед нүгэл болон үхлийн хуйлаас бүх тийм үү нүглээс чинь Бурхан таныг чөлөөлж бүх өрийг чинь танд дайсгинж байсан дайсны бүхий тэр эрх мэдэл зэвсхийг энэ загалмай дээр тэр хүчингү болгосон юм аа. Библиэлд юу гэж хэлсэн? Модон загалмайд хадагдсан хүн бол хараагдсан гэж хэлсэн. Тэр хуулийн хараалаас та нарыг чөлөөлж Авраамийн ерөөлд толовсон гэж хэлсэн. Колосын ном дээр юу гэж хэлсэн бэ гэхээр танд дайсгинж байсан үнэхээр тийм үү дайсныг зэвсэггүй болгож өрийн дансангийн чинь хүчингү болгосон гэсэн. Би ихтэй яг нэг хагасыг ойлгодог байсан. Миний өр төлөгдсөн, би бол уучлагдсан, би бол зөвтгөгдсөн гэд ингэж юу. Миний амьдрал 10 жил ингэж явж ирсэн. Харин амьдрал ерөөсөө ерөөл өөрчлөлт бас зарим зал ирэхгүй байгаа гэсэн. Тэгсний гүйцэлтлээ. Гүйцэлтлээ гэдэг нь Есүс бидний өнгөрсний бүх хүрийг төлөхөөс гадна ирээдүйд ирэх бүх хэрөөлийг тэр энэ гүйцэлтлээ дотор бидэнд бэлдсэн байсан гэдгийг би ойлгосон. Таныг ядуу зүдүү өвчтөө зовлонтой үлдсэн амьдралдаа Христ итгэсэн нэг хүнд буулга үрсэн яваасаа гэж хүсээгүй маа. Энэ үнэхээр гүйцэлтлээ таны амьдралд би тунхалж байна. Таны амьдралд ирэх ёстой бүх юмд ямар ч дутуугаар Есүс өнгөрснийг төлж ирээдүгөө чинь гүйцэлтлээгээр таны амьдрал бэлдсэн баггүй. Тийм учраас загалмай дээр тэр гүйцэлтлээ гэж хэлсэн. Өнөөдөр би та бүхэнд үнэхээр урамшуул зоригжуулмаар байна. Өнөөдөр хамгийн сүүлд юу гэж хэлсэн бэ? Эцэг минь ээ, би сүнсээ таны гарт даатгая гэж хэлсэн. Та сайн мэдээний загалмай дээр Есүсийн хэлсэн энэ 7 зүйлийг ойлгох юм бол энэ бол хараалын үхлийн загалмай байсан. Харин үнэхээр гүйцэлтлийг хэлж сүнсээ даатгах үед энэ бол ялалтын загалмай болсон. Өнөөдөр Есүсийн загалмай бол үнэхээр загалмай энэ үндсийн загалмай дээр урсан цус өргөссөн ам өнөөдөр ч хүчтэй хэвээрээ байгаад байна.
Өнөөдөр бид энэ амьдрал дуусах үед бид Бурхны өмнө очих болно. Есүсийг яг тухайн үед яг энэ өдөр бол үнэхээр дайсан бол алчлаа, цовдлчлаа, бүх юм дууслаа гэж баярлж ирсэн. Үгүй Есүс үхээд 3 хоногийн дотор үхлээс амилсан юм аа. Ирэх нэм гарих цуглаануудаа очиороо найзуудаа дагуулад ирээрээ. Өнөөдөр бүх хүн төрлөختөн тийм үү баярын цуглаа их болно. Бид амьд урхан далдрыг өргөх болно. Сая биднийг магтж явах үед, тоглож явах үед өнөөдөр эзэн үгээрээ дамжуулан, сүнсээрээ дамжуулан тэнгэрт тэнд бас баяр болчих. Тэр сонсон, тэр харна, тэр ярина, тэр санаа тавина. Бид бол хилгүү дүлий мод чулуунд биш. Бид бол үнэхээр тэнгэр газрыг бүтээж танд амьдралыг өгсөн. Таны сүнснийг баталгаа болон барьцаа болгон сүнсөө өгсөн тэр бурханд итгэдэг. Амен. Агалдагч нар 3 хоногийн дараа нас урсан үнэхээр өөрхөн эзэн Есүсийн хадан булшийг эргээд очих үед үнэхээр тэнд тэнгэрч гарч ирээд ирэх үед тэд нар айсан. Бүү аа гэж хэлсэн. Тэр хэлснээрээ амилсан. Та нар амьд нэгнийг үхсдийн газар юунд хайна вэ гэж хэлсэн. Хадан булш үхэлж Есүсийг хадгалж чадаагүй юм аа. Яагаад? Есүс гэрэл байсан учраас харанхуй гэрэлдсэн. Есүс ам байсан учраас үхлийг ялсан. Тэр нүгэлгүй байсан учраас нүглийн хүнс бол үхлийг энэ үхлээрээ шийтгсэн байхгүй юу? Тэгээд яасан? Үнэхээр тэр бурхны хүү байсан учраас ариун сүнс дотор тэр үхлийг алж амилсан. Амлаад өөрийн дагалдагч нарыг айцтай хаалгаж хойчилсан байх үед тэр гарч ирээд гар хурууныхаа сорвийг үзүүлээд сүнсэнд би махбод байдгүй маа. Миний гар хуруунд хүрээд үцгэж хэлсэн. Би бол амьлалт байна. Надад итгэсэн хэн ч өгөхгүй мөн хамтаа болох болно гэж хэлсэн. Ингээд амьсныхаа дараа Есүс олон өдрийн турш өөрийн дагалдагч нартай явж олонч гайхамшигыг үлдэж бүх дэлхийгээр явж энэ сайн мэдээг тунхал гэж хэлсэн. Энэ ямар сайн мэдээ вэ? Өнөөдөр хүн төрлөختөн гим нүглөөсөө нүглийн асуудлыг шийдэх гэж янз бүрийн амьтны өргөл барьц хуулиудыг дагсан ч ямар ч тийм үү нүглийн тахилыг төгс хийж чадаагүй байсан юм аа. Есүс Христ өөрөө тахил болсон, өөрөө тахилч нь болсон, нүгэлгүй бурхны хүү, амьтны цусаар биш, өөрийнхөө цусаар бидний өрийг дарж бидэнд дайсгаж байсан дайсныг зэвсэггүй болгоод тэр амилсан. Одоо хүн төрлөختөн аврагдж болох миний нэрийг дуутах юм бол, надад итгэх юм бол тэд амийн номонд нэр нь бичигдэж үнэхээр тийм аврагдах болно гэдэг сайн мэдээг бүх хүтээр та нар бүх үндэстэн тунхлаарай гэж хэлээд Есүс дагалдагч нарыг харж байхад тэнгэрт өргөгдсөн. Одоо биднийг харж байгаа. Эзэн удахгүй ирнэ. Би удахгүй бидний эзэн ирэх болно гэж итгэдэг. Тэр тэнгэрт өргөгдсөн шигэ. Одоо бяцхан хүү болон биш. Харин тэр ирэхдээ бол хаан болон тэнгэр ичнэрээ дагуулan энэ дэлхий дээр ирнэ. Тэр үед олон хүмүүс ордуу тавин, шүдэ хавирна. Тэр өдөр гимший гэсэн ч бурхны нэрийг дуудсан ч оройтсон байх. Тийм учраас амьтдаа бие биенээ хайрл гэж. Өнөөдөр би та нарыг хараад бурхан талархаж байна. Бурхан таныг дуудсан байхгүй. Бурхан таныг сонгосон байхгүй. Бурхан танд хайртай байхгүй. Таныг хинтээч харьцуулж хизээс давтагдчихгүйгээр цорын ганцаар бүтээсэн. Би энэ үннийг ойлгосны дараа миний амьдрал би үнэхээр өөрийгөө байгаар нүлээж авч. Над чиг өөргөн хаач байхгүй. Би бас бурхны цорын ганц хүн юм байна гэдгийг ойлгосон. Засны ширхэг хизээс давтагддаггүй ш. Хүний хурууны ихэ, дууны өнгө, тийм үү, сүнс хизээс давтагдчихгүйгээр бурхан хинтээч харьцуулсгүйгээр таныг цорын ганцаар бүтээсэн. Харин үнэхээр тэр өдөр олон хүмүүс тийм үү нэг нэгээрээ амьд болон өгсөн хүмүүс гэж бас бушнасаа дуудагдсан хаан сэнтийн өмнө шүүх суудлын өмнө очиж зогсов. Тэгээд хэрхэн амьдрсан гэдэг. Хүүхэд наснаасаа өтөл нас хүртлээ таны сайн муу хийсэн бүх зүйл, далдуур хийсэн бүх сайн муу зүйл чинь илчлэгдэх болно. Гэм нүглээ гимшин бурхны хүүгийн нэрийг дуудаж түүнд итгэсэн тэр хүмүүс бол мөнхийн улсад явах болно. Харин хулгайчид, алуурчид, завхаарагчид гэсэн хуурав шүтэн шүтгч нар бурхны хүүгийн нэрийг доромжлон эсэргүүцсэн бардамлагчдын хувьд бол ирээдүйд галтнуурт хаягдана. Энэ галтнуураас хинч гарч чадахгүй. Хамгийн аимшигтай нүхийг хүссэн ч хизээч үхэж чадахгүй үрд мөхийн тарчлын газар байна. Анх бол энэ бол хүнд зориулагдаагүй гим тунс нь тэнгэр ичнэрт зориулагдсан байсан. Тэд нар бурхны эсрэг бардамсан учраас тэнгэрээс хаягдаж бурхны дүр төрх бол хамгийн үн цэнтэй хүнийг хуурам мэхэлж гим дунган хүмүүсийг гим нүглээр нь дамжуулан тийш авч отохоор алж усах сүйтгэхээр ажиллаж эхэлсэн. Харин бурхны хүү ам
Зөвхөн энэ дэлхий дээр амьдрах амьдрал биш, бэлгсэн амьдрал өгөхөр ирсэн. Тийм учраас ахын дүүс минь ээ, хэрвээ бид итгэн найдах юм бол зүрхэндээ гэж хэлж байгаа ш. Тархиндээ биш, сүмж яваад биш. Авралыг бол зөвхөн сүмж явснаар биш, өргөл өргснөөр биш, 10 жил явснаар 20 жил явснаар биш. Бурхны хүүд итгэх гэж. Зүрхэндээ итгэж. Түүний нэрийг хүлээж авсан хүнд, өөрийг нь хүлээж авсан хүнд Бурхны хүү болох эрхийг Бурхан өгдөг. Бурхан таныг хүү минь охин минь гэж дуудаж байгаа. Тийм учраас өнөөдөр би та бүхэнд юуд энэ сайн мэдээ. Эхлээс илчлэлт хүрэх. Үнэхээр энэ бол сайн мэдээний дотор үнэхээр бидний үнэт зүйл энэ дотор байх. Би таныг үнэхээр юу гэж хэл та бол Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн баг. Бидний эцэг өвгөд гим нүгэл үлдсэн учраас бүхэн гимтэй болсон түүнээс хойш. Нэг хүнээр дамжуулт нүгэл орж ирсэн бол Бурхны хүү энэ дэлхий дээр ирээд таны миний бүх нүглийг аваад энэ загалмаагийн утга учир чи энэ шүү дээ. Бурхны хүү энэ дэлхий дээр ирээд таны миний бүх нүглийг өөртөө аваад тэр нас орсон. Харин тэр Бурхны хүү байсан, ариун байсан, нүгэлгүй байсан учраас үхлийн хүч болох төлөөсийг тийм үү ялан бүр тэр толгойг нь бяцлан гэж байгаас зэвсэхгүй болгон тэр амьлаад тэр өөрийн олон дагалдагч нарт өөрийнхөө амьд үхлийг яснаа харуулад тэр тэнгэр төргөгцсөн. Тэр эзэн маань удахгүй ирнэ. Та бэлэн байна уу? Би яд сүүлийн үедэд ер нь бол боддог. Эзнийгээ ирэх үед тийм ээ. Амийн ном нээгдэх болно. Бид Бурхны хүүгийн өмнө зогсох үед амийн ном нээгдэнэ. Тэгээс Сүхбаатарын цогтвэр амийн номонд нэр нь болцсон. Эзнийхээ баяр хөөрд ор гэх тэр өрөөлийг авах гэж. Таны сайн муу хийсэн нэг хүнд өгсөн аяг ус ч гэсэн шагналаа алдахгүй гэж Библиэлд байна. Тийм учраас би та нарыг үнэхээр сайн мэдээ тунхлагч нар болоо. Хүн өнөөдөр Христ итгээд ямар үед хүчтэй явахыг хүсэж бол та бол яг Паул хэлсэн. Би сайн мэдээ тунхлахгүй бол энэ надад зовлон болдог гэж хэлсэн. Би хүнд өвчтөе үедээ. Одоо би бол та нарын өмнө зогсож байгаа нь нэлээд хүнд өвчтөе. Ер нь бол эмчнэрийн хэлгээр надад 3 жил өгсөн. Одоо 2 жил гаруй явж байна. Миний эзэн ард нь тэг нэмнэ гэж итгэж байгаа. Тэгээд одоо сая бас ингээд группийн урлаар орсон. Өөрний дутагдал, өөрийн алдагдал, зүрхний иш май бах одоо юу гэдэг эмчнэр байгаа. Тэгээд тэрүүгээр янз янзын одоо нойр улчхан өрөвсөл, ходоодны шарах юу мэдэхгүй. Харахад бол эрүүл юм алга. Тэгтээ би гэж эзний нэрээр амьдарч байгаа. Миний сүн самид байгаа. Өнөөдөр юу гэж хэлэх гээд энэ нөхөр өө гэж биш шатаж амьдрах хэрэг. Та нар маш үнцэнтэй хүмүүс шүү. Би та нарыг юу гэж хэлэх гээд энэ нөхөр энэ сайн мэдээнд итгэж, энэ сайн мэдээг тунхлаж, энэ сайн мэдээг хамгаалж, энэ сайн мэдээний төлөө амьдрах хэрэгтэй байна. Бурхны сүнс та нарт мэрэгүү ухааныг өгнө, хүч чадлыг өгнө. Өнөөдөр үнэхээр ирээдүйн найдвар сайн сайхан итгэл дотор эзэн дотор байгаа шүү. Тийм учраас ирээдүгөө итгэлээр хараараа. Бид бол хэцүү үедээ бид үстэй үнэхээр Тэнгэрийн усын харьяат байгаа. Би өөрийгөө тэгж Тэнгэрийн усын харьяат. Би Бурхны элчин төлөөлөгч. Тийм үү? Өнөөдөр энэ үн цэнийг хүлээж аваач. Таны төлөө төлөгцсөн. Та одоо ямар ч үр байхгүй. Бурхны өмнө очиход та бол нүгэлгүй байх болно. Та үнэхээр итгэлээр дамжуулан зөвхөн бид аврагдаад мөнхийн уст орох биш, танд шагналууд байх болно. Тэтмүүд байх болно. Амен. Тийм учраас хэдүүл амттай залбирая. Та нүдэ байна. Зүрхэн дээр гараа тавьж.